Саястай гоё. Аль нь гоёс юм? Өдөр чигээрэл. Тэр чигээрээ саний яриа. За сайн бацхан намайг Ганчмаг гэдэг багшаар ингэж ажилладаг. Тэгээд миний хувьд хэм бол өнгөрсөн 2024 онд endometriosis гэсэн өвчнөр онцлогдоод тэгээд ерөнхийдөө бол хаалгаанд орсон байгаа. Тэгээд анхлан яаж энэ одоо өвчнөөс онцлогдох болсон бэ? Ямар шинж тэмдгүүд надад бас илэрж исэн бэ гэхээр одоо сарын тэмдэг анх ирэх үед бол маш хэмжээгээр ирдэг, бас өвдөлттэй ирдэг ч гэдэг юм уу, тийм шинж тэмдгүүд байдаг байсан. За тэрийг бод би хувьдаа энэ бол байдаг зүйлтэй. Энэ одоо угаасаа л ингэж ирэх ёстой. Энэ бол хэвийн зүйл гэдэг байдлаар бол тийм ойлголттой явдаг байсан. Тийм учраас нэг төдийлөн тэрийг анхаардаггүй. Тэ юм эмчид үзээд ич гэдэг юм уу, тийм боддоггүй яг тэгж явдаг байсан гэж их одоо тэ одоо хөвлийгээр зөвөртэй болдог тийм зүйлүүд байсан. За тэгээд онцлогдох гад бараг 2 жил ингээд бараг 7-8 ингээд имлэг дамжиж ингэж явсны үндсэндээр Америкт байдаг эмчтэй холбогдоод за энэ бол тэ одоо endometriosis гэдэг өвчний ингээд шинж тэмдэг бас ингээд чамд байна. Тийм учраас ч бас эмэгтэйчүүдийн эмчтэй ингэж холбогдоод ингээд хаалгаанд ороод үзээрэй. Ямар нэгэн байдлаар айх зүйлгүй. Энийг бол ганцхан дурангийн одоо тэ хаалгаагаар л уншилдаг ийм ингээд өвчин ингээд байгаад байгаа юм аа. Тэгээд одоо ингээд ямар нэгэн байдлаар имраач гэдэг юм уу, томгрооч гэдэг юм уу, тийм хийдгэх үед төдийлөн бас сайн гэж одоо мэдэгддэг вэ. Заавал одоо дураа хийдэг гэдэг байдлаар санал болгоод тэгээ би өнгөрсөн жил ерөнхийдөө бол хаалгаанд ороод тэгээ endometriosis мөн байна. Хамгийн гол зүйл нь манай эмчийн одоо хэлжсэн зүйл нь ингээд харин ч эрт мэдлээ тий өнгөрсөн тохиолдолд гэх юм бол одоо бусад эрхтнүүд рүүгээ одоо тархах тий одоо нөхцөл ерөнхийдөө бол байдгаа гэдэг байдлаар бол хэлсэн. За тэгээд эмчнэрийн бас зөвлөдөг зүйл нь юм нэгдүгээр гэх юм бол бид нар маш их одоо мэдээлэлтэй байх хэрэгтэй. Энэ талаар тэ залуу үеийнхэн одоо охтууд маань хэлдэг сарын тэмдэг гэж юу вэ те. За одоо ямар байдлаар ямар шинж тэмдгээр энийг одоо ирүүл гэж үзэх юм бэ? Одоо ямар шинж тэмдгүүд илэрж явах юм бол эмчид хандах шаардлагатай юм бэ гэж гэдэг юм уу. Тэр зүйлийн талаар маш их одоо ерөнхий боловсролоос эхлүүлээд бүх шатны одоо төвшөнд гэх юм бол бас мэдээлэлтэй байх хэрэгтэй байна. За үүнтэй холбоотойгоор ерөнхийдөө for girls гэдэг ингээд охтуудын одоо яг энэ тэгээд сарын тэмдэг гэж юу вэ? Ямар хэмжлэгтэй ирдэг вэ? Тэ одоо энийг яаж хүлээж авах вэ гэдэг юм уу? Ийм одоо олон улсын одоо хөтөлбөр одоо тэ ийм юуны дагуу бас ийм сургалт ордог. Тэгээд зөвхөн одоо эмэгтэйчүүд гэхгүй зөв ойлголтуудыг тэ за эрэгтэй хүний физиологи бие махбод ямар байд юм бэ? Тэгвэл эмэгтэй хүнийх тэ ямар байд юм бэ? Тэгээд яаж энийг бас бид нэр зөвөр ойлгож ингэж олж харах хэрэгтэй гэж гэдэг юм. Тэ маш олон одоо ийм зүйлийг бол зөв ойлголттой нэгдүгээрт одоо болгоё. Хоёрдугаар гэх юм бол яг одоо тэр одоо би одоо сарын тэмдгийн одоо хэмжээгээр ирдэг, өвчтэй ирдэг те одоо өвдөлттэй байдаг. За доошоо янз бүр одоо өнгийн юм гардагч гэдэг юм үү те. Тийм тохиолдолд бол одоо санаа зовох, ичих зүйлгүйгээр эцэг их асран хамгаалагчтай хилдэг бай те. Сургуулийнхаа эмчид хилдэг бай, сэтгэл зүйчтэйгээ бас харилцан хамааралтай ажилдаг бай. Тэгээд цаашлаад энэ өвчин хэрвээ байгаа бол эрт илрүүлдэг байя гэдэг. Олон улстай гэх юм бол энэ өвчин нөр онцлогдох хамгийн бага хугацаа 8 жил гэж байгаа. Өөрөөр хэлбэл маш нуугдмал өвдөлтгүйгээр явж чад одоо хамгийн багадаа 8 жилийн хугацаанд тэр хүн одоо онцлогддог. Миний хувьд энэ өвчнөө онцлуулахад би 3 жил маш олон эмнэлгээр өч 40 цаг хугацаа мөнгө төгрөгөөр зарцуулаад явж ишний эцэст нь онцлогдсон. Тэгвэл бас урайлмаар байгаа зүйл нь эцэгчүүд, хасар хамгаалагч, багш тий тэгээд эргэн тойронд байдаг найз нөхөд та бүхэн маань тий энэ талаар зөв мэдээлэлтэй байгаасай бас мөн эрт дээр нь онцлуулж зөвхөн эмэгтэйчүүдийн эмч гэхгүй дотрын эмч, генерал доктор, ерөнхий эмч нар дээр бас үзүүлдэг, хяндаг, өөрийнхөө эрүүл мэндэд бас анхаардаг байгаасай гэж би хичээгүүл нь бас хүсэж байна. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа.